자, 암무라면 누르수드니. 아이 더큰 누름 바이나. 자. 남탄의 후르니오데. 나이. 우르수드는 후승님 볼하는 후르니에. Ямархан гот нь энэ 7 хүрдний сурлагыг нь айлдаад байдаг юм. Манний намтраар нь манний ганыг шинжидээ өрсөд байна. За би дээрээ 3 ихчтэй айлын дөрөвдөг охин болж төрсөн гэж боддож амьдарч байв. Учиг нь манайх эцэг үгүй. Манайх хэлээд маннийг хэлээд байхад эцэг Китааны төртийн зан жаншил эдэртэн залуу бүхэн туурт цэрэг болдгоор туугдж нутаг эргэж ирээгүй гэдэг. За ихчдүү бид дөрвөл өөр эцгийн хүүхдүүд. Ээжим ээ тэртээ нутаг сагсан нуга бүхсэн гагц хүүхээ. Том ихчим нэх эцгийгч мэддэмгүй. Дараа хоёртын эцгийг гадарламж миний эцэгтэй ханилан суунам гээд итгэвчилж байтал тэр үед угаас эргүйд хийн явдал байсан тул хээлтэй байхад нь эцэг минь нодож ихэхэн мөнийг нь голомтондан үлдээх гэж бэлгүүн гэдэг нэртэй охин болгон өсгсөн манник. Би охин сорсон. Ойдол хатгамал хийж шунхын бор шуухатай байж ацал сууж бие засна. Харин та 9 хавартай илүүдэхэд хөх ургахгүй байгаа та ихээсэн асуудал охин бүсч охин бай гэдэг хатуу хүнд бойцоор байв. Ийм хүмүүс шиг хов ярина. Эрхэлж ингэсэг ярина. Мөн цээж хоосонд нь амсан чихнэ. Уийн хөвгүүд бэргойна. Өнчин өрөөсөн гэрийн охтыг авч явах гэлээгээд ээжим нь харамт хийн. Нэгэ мэдхэд ихчэд минь голомтондан үртэй болсон ч хинэн бэрж иртэй байсангүй. Манна гэрт их толгоотой их хүүхдүүдийн л бууй голомт. Энд бич ириос халж адуу маландан явовч эмийн ёс орол ажиж төрнө. Иймтэй жадран байва. Манна ихч нарчиг хинээсэн үртэй байгаа дан мэддэмгүй. Юрэнтэй хатноо гэхээс ханилдаггүй хүүхнүүдийн голомттой. Ийм ир барааны жим дагсан хүүхний л өрхөнд жир нэгэн охин болж өсөж байлаа. За тийм байдал татаас нэмэгдэж татаасын өгөхгүй өрхүүдээс нь охин хүүхдийг хүртэл хулгайдан татварт молохын явдалд игчнэрээ бодвол үр хүүхэдгүй байсан би татварт мордох нь тэрэ. Я ингээ нүцгэлэхэд эр гэдэг нь мэдэгдэж 14 хавартай уулна. Татвар эмийн өсөөр ноёд очих атал. Хөвгүн байснаар цөлмөгдөн туувартан болж Китаан тим төвд охин төрхөн алдаж тостой төрхөнд шилжиж
анх буддаатай ир болж боцочд хийвэ. Би чинь нэрчүүдэн бодвол арьс болбор цагаан сормос дэгжин урт эмийн айл аривантай ирэх таних дуу хоолойтой хоолойг багтаас шингэлээд сурчсан учраас үе хөвгүүд минь шоглоно. Энэ биеийг эдэлхийгч завдаад эрчинд нь дарагдаж ялагдах нь ч их. Гэвчээ эжийг минь заавал гэртээ ирээрээ. Шувуу болоод ч хараарай гэж загсан учраас амиа игүүтгэж ис чадна. Эрсийн зугаа болдог ир байлаа. Хаттуу төг байна уу? Өссөөд мэний. 16 хавар 2 жилтэй хэртэй эрд шоглогдож байтал нутагт нь буцаана гэж байхгүй. Ялангуяа надаа сурцсан тул Китааны жанжид ирчүүд нь надаар аячин шивэгчин хийлгэнүү гэхээс ёор нутаг буцааж чөлөө олгохгүй хэцүү. Энтэй ингэж эдээ бэрэн дамбарагдаж их ялааны хоол болоод үхэл хийж шувуу болж чөлөөлөгдөхөд эрхэн дээрээ 3 иргэндээ гэж гондож байхад тунгунаас эцэнтэй тааралдав. Бараг л монгол хэлээ мартчихсан тэнд монгол үг танаад сортгос хийснэ. Ээжийн хоолойгоо санах мэт болоод ойлхоод л нутгийн хөвгүүмэн жадрантын өрн байхыг танаад энтэй нутагт нэгтнээр цэрэглэж байсан тул томгоноо сэтсэн манийг жанжилан авна гэвэ. Китаан жанжин луу таахи намайг өгөхгүй гэв. Шүн мөлхөж олож томгоноо сэтсэн түүний хөнөөснөр цэрэгэн заддарч Полсон гэдэг жанжины мэддэлд ороход дахиад хөнөөж манийг агуулсан их баг жанжтууд үхэл хийгээд байсан тул эцэст нь 4 жанжины нүүртэй томгоноо сэтсний зэрэгт анхлан морилж элэг нэгтэн ингээд хаяхгүй. Эрчэндээ өгөх болгоч өтөндөө өгөх ёсгүй гэж анхудаа танд золгосон минь их. Би чинь хавиргаараа ханзар тоологдлоо турчихсан. Ханзар гэдэг бол яссан хөгжмийн зэмсэг. За та нарын мэддэгтэй болоо ингэж тогшиж дуу гаргадаг чулуун тогшлоор хөгжмийн төр шүү. Амтны ясаар уралдаг нэг тийм зэмсэг байдаг та. Тэр шиг л юм байлаа да. Гэхдээ үзэсгэлэнтэй гэдэг юм дэндүү байсан юм да. Хайжаа. Үнэхээр түүхэн төрөх алдахгүй шүү би. Энтэй ир гэдгийг минь мэддэж цэрэгтэй байхыг нь мэднэ. Эхлээд ам тан өгөж өтнөөс минь ангижруулсан. Бээр минь арилж бие минь тэнхрэхэд зүсвэн сая гунцсан да. Бээртийн шархтууд намайг алга цог хэрэгвс шиг л айлааг минь алдаад хайсан юм да. Тэнд одоо үцхээсээ үлдсэн 2 нүд өтгөн хөмсгөл болж. Бусад нь хатаг баттаг идэ бэрт баригдаа том сорвтой болсон. За ийм төрхтэй болоход нин сайн намайг ирэн ноолхой болсон. Айшоо. Юрэнтэй томбоноо сэтсэн өөрийн агуулгах цэрэгэ тэрхэнтэй энэ Китаантын эрчинд нь туурлагдан боочлогдсон. Зовдхийн амьдарч буйг нэгжлэн асууд сэтгэл дэвсэж. Яданг зовоо байхад нь эм тан хоол хүнс нь харамгүй байж. Дор үе ноёно хөнөөч өгдөг.
дуулуургүй жанжин гэдгээр Кидаандан алдартай. Ихэдэн хамгийн бэрхэд амьд үлддэг тул Кидаандан бас нэртэй. Идэрхэн залуу хүмүүн байваа. Эцэггүй өссөн би томбонаас эцэнгэл эцэг болгож төсөөлөж эр хүнний төрхөөр сүнсэглэж нөгөө төөгөөр жигшиж байсан ирсэн түүний төрхөөр л засаж авсан явдалтай. Иймээс л унтсан сэрсэн ч алхааг нь дуурайж амьсгал хоолооных нь бүдүүнд нь шимтвч насаараа хүүхэн хоолоогоор гуншгнаа сурчсан бий чинь нэгэнтээ дасахгүй байсан ч жил дээр засарсан явдалтай. 8 жил болоход сая нутагт ирсээ. Ижим тэнгэр болж баг ихчим л амьд ахгүй байв. Ижим мантин дараатай нэгэн охин дахин төрүүлсэн байв. Баг охин дүүтэйгээ мэддэг. Том хоёр ихчим нүрсэн баг ихчид өсөж эгчтэйгээ нийлээд тоолоход нь эргүй 12 хүүхэн нэгэн хүүнтэй бас л байна. Үрэн хамгаалаад бас л охинлон хуцалсан байв. Энтэс томбонаас эцнээс нь гойж энтэй өрхийг минь тэтгэж хайрлаа. Зам дагаж явдаг эмийн хэцүүхэн тавилантай бүлэм нь аягчин шивгчин болоод ч хамаагүй төвхүрээдийг болгон дайжин бүс үлтээ нийцэж байвал манай гарчаатай даа гэв. Зэдэг бол насаар биеэр над өргөнөөл гэв. Энэ гэрийн цөөн ирээнийг болсон би эцгээч мэдэхгүй. Ядрантан гэдгээс гадарлахаас цааш явдалгүй би. Тэгье гэж зөвшөв. Бид нар чинь өвөлд нутагтай байвч зундаа Кидаанда байдаг тоовор цэргүүд. Кидааны сүм улстай тэмцэх хил дээр манхан, байлданхан мөн хилийн зөрчил дотоод маргаанд нь хөс цэрэгтэн болж хөдөлнө. Нутагт ирэхээр урвч гээд гэртэн сууж нь манагдсан эрсүүд жаалд ураггүй. Бидний авир догшин ахуйлах бүлгүйгээр ялгуурлан гадуурхна. Гэхдээ бас бидний сүр дор хөвгүүд нь Кидаан болохгүй байхад талархах. Настан нүжтэн бас байх тул хааяхнаа зөвийг үлдэх шиг хааяхтай харуулслыг ч туулах шиг. Бидэнд сурсан эрдэм байхгүй. Чоны зөнгөөрөө гихчээрээ сүнсэн зөнгөөрөө л амьд үлдэнэ. Заах багш заалгах эрдэм байхгүй. Байга газраа ухаан олж байлдах ухаана өөрөө сийлж л амьд үлдэнэ. Туршлага хоорондоо гал дээр ярилцаж туучуухан л эрчүүдийн амьдралыг туучнаа. Байнган гэртээ байхгүй тул хааяхнаа таарсан олзон хүүхэн өвөртлөөл ойртох хүүхэнд нь ойртоод л бие нөөлөглөвч сэтгэлийн харамл намзээ. Ах дүү ураг төрөлтэйгөө танилахгүй хичээдэг ийм л ботчдыг төрүүлдэг бол аярцын нэгдээ. Насны лээд өнгөрч томбонаас эцэн Хүн хапуулыга төрийн эсрэгүүд бэлдэж эхэлвэ. Би түүнийх нь цөөн хаврахаа. Түүнээс нь энтэд жадраантад ахгүй бол ахлах. Ахлах ноёны нэрийг одоо би мартаж. Түүний хөвөн бүрий булчуурын эцгийн өмнөөс дуурдаг болсон үед хойд эцгийн зэрлэгтэй бүрий булчуургийн бас л өсвөртөн настан байлаад. Би үл ялгахын бас салах, ялгаан ах. Тэмцэл дунд нь зэрэгчж
голомтонд өссөн хүүхдүүд яасан танхилах вэ? Голомтоос гарсан бид нар ямар харуулсалтай. Хойдын одод хөдөлдөггүй. Өмнөдийн минь одод нүүдэлтэй гихчээр атааг дотроо тээсэн ч ахуй үлдсэнд нь баясхан ихээ. Тэдэн үртэй баснаа уралдаж хэрхэн адууга өсгсөн айлтгад над 13 атгаалжин элднээс өөр юм байдаггүй л байв. Тэдний өмнөөс нь боолыг нь хийж тэргүүнд нь үхвэтхийх амаар тэдний тэднийг амьдруулахдаа ардаа игчдүү 12 бүлтэм нь эдний хормонд нь л амьдрандаа гэж итгэжлэн. Мөнтөө атаархнаа. Аддын сэтгэлтэйдээ очоод ачмаар зам бий боловч нэгэн бэрийг нулимслуулаад яахвч гэж ботно. Төхнөж чадах ухаанаа нэгэнтэйгээсэн би. Төвөгт төрийн золиос болоход сэтгэлээ алгуур алдаж байсандаг. Уул нь 20 хэдхэн хавартай юм байвч бодол минь бүхэлдээ бэлдсэн. Бодлоготой минь хамтаа найдсан янзтай. Томбонаа сэтнээ. Хөвүүнээ төрд бэлтгэхийн явдал нь зөрчний агаадуу. Тусгаар тогтнолын хөдөлгөөнийг сүнгээс эхэлж дотооддоо нилээд их төмөрлөг авсантай хамаатай. Сүн улсын куриосаас нь дамжуулан зөрчдөд яг дэрэгдэн дэлбэртэн байдаг учраас төмөрлөгийг авснаар дотоод тэмцлийн анхны хүчтэй байсан ч тэсрэх бөмбөгийг нь утаатаар бүтээсэн байс. Төртийн өмнөөс тэрсгэд хүч мохосноо. Зөрчдийн эсрэг бидэнд туурлагч очоод хилцтэй хүрдэг байв. Энэ гидантын аривын зарлиг нь хатуу. Үргэлж хөвүүдэн өргөл болгож, огтон олз болгож амьдрахгүй. Нүүдэлчин тэр. Тариачин тэр. Бүхний зовлон учир. Төртөө түмэнтэй тасардаад ч хамаагүй. Өрхтөн үлдэх амьдралын төлөө ирчирья гэж агаадуу ховсгалч нь хэлнэ шүү дээ. Энд ижил зовлонтон боол заяатан цэрэг бүхэн л хэрээдээс нь ирсэн байна уу? 8-наас нь 8 айлцсан байна уу? Ойграас нь цөлөгдсөн байна уу? Урайхаагаас нь зочилсон байна уу? Олхнуудаас нь гийжсэн байна уу? Онгуудаас нь дотлогдсон байна уу? Сүнгээс нь ирсэн байна уу? Зөрчнээс нь төрсөн байна уу? Ис хамаагүй. Бултаараа үгний дэвч оюун ис нийцэх нь хэцүү дээ. Өрх гэрийн тухай хөөрөлдөвч өөр соорондоо бас зэрэг буулаалднаа. Удам ясны зөрчлийг ярилдаж ухаанаа буруудаа бүгдээ нийлвч зөвөн зүг бүрлүү тараачих нь тэр. Энэ бүхнийг Томбанаа тэргүүлэх жанжны хувьд тэрсэгчдээс нь дуулаж ямагтай задрахад заавал чиг нэг толгойтой байх албагүй. Төр буруулах биш. Задралыг л эрхэмлэе гэдэг уухатай байв. Энтэй чимээгээ эдэртэн өсөж байгаа өрх голомтын хөвгүүддээ ч айлдана. Иймэнтэй 30 хавартай шүрхэхийн алдад зөрчин алдаа амснараа сүн улсаа татаасан авсан зэвсэгтэйгээ
зэвсэгтээр довтлогохоор ирэхэд зүүн хаалганы сахиул байсан бид нар хаалгыг онгоолгож өгөв. Бид нар чинь гадар хүрээний их балгасын хаалгач болж зараалт цэргүүд байсанд бол хаалгаан онгоолгоод торхирхыг зөвшөөрөв. Өөрснөө зөрчдийн хувцас хуйгийг өмсөө цэрэглэж хотоо балгадыг илүүтэй мэддэг учраас тонон дээрэмд хийхээж тон тур дээргч олдохгүй учиг. Өмдөндөө л олцоо багтаахыг хичээж өвөртөө бүхний даахыг хичээж хүн гэдэг чинь өөрөөсөө гадна ахиад хоёр ирийн ачааг биеэр дийлдэгт хүргэж ахуйнда аваачаад арилжаад ч болтугай ам зуунда сүүлийн тулаандаа хэмээн бослогт оролцов. Тэмцэлд нь нэгдсэн юм аа. Эмтэй төвтэй балгадан шатаахад бид альц ийм мордон жолоондоо хүрээд хойно шатаж байгаа гэрчим шиг гисхэл чимшиг тэр ордон харцгаав. Цаанаасаа нүүр тэннэж нуруунаас нэг ихээ зовлон дүрлзэх галтай хамт дүнсгэр сэтгэлтэй минь хамт шатах шиг болж ахиж ийшээ ирэхгүй арт нутагтан очиж хараалгано. Цаашаагдно сүүлчийн удаа энтэй их өндөр цамхагтын бодит хойгийн хөшөөнд баяртай зайлтгай гэж шившээд ташуургөх тэрчмээ тайвшир чи чөлөөтэй гих шиг болсон доо. Салхи гэдгийг анх удаага мэдрэв. Санаа зөөлнийг анх удаагаан амсав. 30 хавартайтай боолын заяанаас хагцж горомсон дээсэн үсээ анх удаагаан ургуулга эрх чөлөөнд хүрв. Ахиж наммай та ноолох хэрэг байхгүй. Дахиж турших дайны голомд үгүй. Сансан бүхэн минь миний тэмцэл. Санаа бүхэн минь миний зовлон гих. Тэр гайхамшигт эрх чөлөөнд салхи жигүүртэй мэд наммайг нисгэд жирвийг урсгалах голын дэрэг дээр тавхихтаа нулимс минь цаанаас ол асгарч ном минь анх удаа тасарсан юмаа. Номын хөвч тасархад ингээд лицийн удаа эрүү ял мэт үйл дууслаа даа гэж баяссан юм. Сайхан маш сайхан. Хитааны төр нурлаа. Энэ луухатай гэрлүүгэн хашгирч ингэртэн тэвэрлдэх ихтнэрэггүй ч өөртөн багтах үргүйч гисэн их орондон ирсэн би чинь дээгүүр чувуухай болж ээжийнхэн бошин дээр гурамтай эргэлдэж хүүн гэртээ дахин боолоор зарагдахгүй. Тунхах тайгаар ирлээ гэж цээж бардам. Цээж бардам хэлж нулимсан мөргөл сэтгэлийн засаа бүлээд гисэндээ. За ингэж нэг нутагтаа өнгөрсөн дээ. За өнөөгөр ихтэн амсрыг.